Зохиолч М. Энх баяр. Асрагч 1-р хэсэг. Энхлэн одоо 43 настай. Үнэхээр төгс бурхны бүтээл гэмээр үзэсгэлэнтэй бас ухаантай эмэгтэй. Бизнесийн салбарт ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлсэн ажилдаа тууштай шаргуу хөдөлмөрч нэгэ. Анхны нөхрөөсөө салснаас хойш олон эрен өвөр дамжин харамсалтай хар бараан дурсамжтайч 3 хүүхдийн сайн ээж бас халамжит хань. Амьдрал ямар хатуу болохыг бас байнгын тэмцэл дунд тэмцэлдэж босдгийг биеэрээ туулсан хүчрэг эмэгтэй. Ингээд түүний туулж ирсэн амьдралаас та бүхэндээ хүргэж байна. Ажлын карьер нь амжилттай сайнж харь дурлалын тал дээр азгүй гэж болохоор нэгэн. Хайраас авсан сэтгэлийн шарах ихтэй эмэгтэй. Анхны дурлалтайгаа 23 настайдаа учирч болцож багагүй хугацааг өнгөрүүлсэн. Түүний дурлалт залууг Тэмүүлэн гин. Тэмүүлэн баян тансаг амьдралтай айлын эрх дураараа ганц хүү. Энхлэн түүнд татагдан энэ л миний насны хайр гэж эдэн хамаг нандин бүхнээ зориулжээ. Шинэхэн хосууд аз жаргалтай бас романтик. Нэг нэгэндээ үнэхээр хайртай байсан болохоор сүй тавин хуримаач товлоод авав. Тэдний хурим үнэхээр нүсэр сайхан болсон. Нэг гэрт ороод удаагүй залуухан хосууд хүүхэдтэй болж байгаагаа мэдээд үнэхээр их баярлцгааж байсан. Энхлэн үнэхээр аз жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун байлаа. Тэдэнд дутагдж гачигдах зүйл гэж байсангүй. Өглөө нөхөртөө цай хоолойг нь бэлдэнэ. Үгээ холлож, асрагч ээжт нь үлдээж өөрөө ажилдаа явна. Нөхрийн халуухан халамж, өхөрд мөрийнхэн цангинсан инээд түүнийг улмал аз жаргалтай болгоно. Энхлэн өөрийгөө хорвоогийн хамгийн азтай эмэгтэй тооцно. Энэ сайхан өдрүүд тийм ч удаан үргэлж ялсангүй. Жаргалдаа өмбөн цалгиж авсан энхлэн хайрлаж идэгсэн нөхөр нь улмал хүн дээрээд байгааг анзаарч эхлэв. Шөнө бүр эрхлэж хэвддэг байсан жаргал нь багасж, өглөө бүр үнсэд гардаг үнсэлт нь үгүй болж, харцнаас нь хайр биш харуусал харагдах шиг. Улмал ууртай, уцаартай, төвөгшөөсөн байдалтай болжээ. Энхлэн нөхөртөө ярилцахыг хичээдэг боловч ядраад байна, унтлаа, завгүй байна, дараа гэж үгүйсгэнэ. Үгээсээ хүртэл зугтах шиг. Нэг л хүндий хүүтэйгэж тоглохоо болж байгааг нь хараад дотор нь харанхуйлах шиг болно. Орой ажилласаа оройтож ирнэ, арх сэнгэнүүлэн халамцуу ирэх нь ихслээ. Нэг л бодлогоширсан ямар нэгэн зүйлд санаа зовсон эсвэл нугаатж байгаа юм шиг санагдана. Энхлэн ч аргаа барна. Аргадаж урд хойно гарчгүй сүүлдээ туйлджээ. Нэг өглөө цайгаа уучгаад Тэмүүлэн энхлэн төр сууж байхыг хүслээ. Чамтай ярих юм байна гэж зөөлөн хэлнэ. Энхлэн ч дуртай наргагүй сууж инээмсэглэн юуны талаар ярихыг нь дуугүй хүлээн сууна. Онгор минь, чи минь сайхан эмэгтэй. Сайн гэрэн эзэгтэй, сайн ч ээж. Би чамдаа үнэхээр хайртай. Гэхдээ би өөрийгөө ч чамайг ч хуураад явж чадахгүй юм байна. Чамд бүх хүн нээлээ. Би өөр эмэгтэй тайртай. Тэр маань жирэмсэн, удахгүй охин маань төрнө. Хамт амьдрахаар болсон. Хоёулаа ингээд энэ амьдралаа энэ түүргээ зогсоё. Намайг уучлаарай гэж хэлэхэд энхлэнгийн нүд харанхуйж нулимс нь өөрийн ирэхгүй урсна. Чи даанч яав та. Чамд ямар их итгэж байлаа. Би чамд бүх зүйлээ зориулан үнэн сэтгэлээс хайрлсан. Чи ядаж хүүгээ бодохгүй байна уу гэж хэлэхдээ хоолойн зангиран чичирхийлж байв. Тэмүүлэн дуугүй босон толгойг нь нэг үнэрлжгээд өөрийн гисэн юмаа цуглуул чумдаандаа хийж хүүгээ нэг үнсчгээд намайг уучлаарай гэж хэлэн эргэж чаралгүй гарч явав. Хаалганы чихрэн хаагдаг чимээ дотор арзагнуулан дахиж хизээш нэгдэхгүйгээр хаагдах шиг санагдан
Толгой дундуур нь хүчтэй дэлсээд авбуу гэлтэй дөнгөтөн хүүхэд чиг ихэр татан уйлж хүүгээ илгэндээ тэрэн газар сүгтэн сууна. Асрагч эмэгтэй аргадах гэж хичээвч нэмэр болсонгүй. Түүнд бүх амьдрал ингээд дуусчих байгаа юм шиг. Өнгөрсөн бүхэн зүгээр л зүү зэрэглээ юм шиг. Бүхэл ертөнд зогсчих шиг санагдав. Хаашаа чамаагүй гүйчихмээр бүр амиа хорлмоор санагдан давчдсан ч үгээ бодно шүд зууж байлаа. Ээлхэнд өдөр ирэх тусам амьдрал ямар ч утгагүй мэт санагдана. Амьдралын ямар ч итгэхгүй болж үе үе бор дарс хүртэн хүлжүрхдэг болж эхлэв. Хайрлаж итгэж ирсэн эр нөхөр нь өөр эмэгтэйг сонгоод явсанд итгэж чадахгүй байгаа ч үнэнтэй эвлэрхийн тулд эрүүл ухаантай байхаас мансуур цуух нь амар санагдаж байсан бизээ. Ажлаасаа ч хөөгдлөө. Цаг хугацаа явах тусам инглэн буруу зам руу орж архийг байнгын хэрэглээ болгожээ. Шөнийн цэнгэний газраар 7 хоног алгасалгүй шоудаж залуусыг хүснээрээ солон хүлжүүрхэн. Эрэгтэй хүн дахиж итгэхгүй. Тэднийг тоглоом шиг болгоно гэсэн хорсол үзэн ядалт инглэн ийм байдалд хүргэжээ. Түүнд ийм амьдралч таалагдж эхэлсэн мэдээж. Ажил хийхээс илүү амар хэлбэр аргаар мөнгө олж болох юм байна гэсэн бодол толгойд нь суугджээ. 1 жил, 2 жил улмал цааш явсаар түүнд зугаац цэнхээс өөр бодол алга болжээ. Байнгын мансуурал, согтуурал, тачаалал, эргчлөөтэй өөрийн дураар хэнд ч баригдахгүй бас санаа зовхгүй жаргал гэж энэ л байна гэсэн буруу бодол өөртөө суулгана. Өшгөний завсраар нарны туяа үл ялэг тусна. Арай гэж нүдэнийн харвал буудлын өрөө. Зэвэрхэн цагаан давуу. Хажууд хэн нэгэн хөдлөх шиг болоход зочин эргэн харвал үл таних махлаг залуу хурхиран унтна. Урьдчиланы явдлаа санахыг хичээсэн ч ойн санамжинд нь юу ч буусангүй. Харин ч толгой өвдөж дотор муухааран ойгүйц нүүрнэ. Хамаг бие нь хөндөрлөн өвдөнө. Шөнийн жаргал хэтэрсэн бололтой. Удас дуугаран бодол сарниулав. Уцаа яран аван хартал асрагч эмэгтэй байв. Байна уу? Инглээ. Хүү шөнжин халуураад түргэн дуудаад эмнэлэг дээр ирчихсэн байна. Та уцаа авахгүй юм? Таны хурдан ирж уулз гэж байна гэж сандарсан хоолоогоор түргэн гихчин яриад уцаа салгав. Инглэнд санд минт болсон шүршүүрт орж аваад яаран гарав. Такси барин эмнэлгийн гадаа ирэхэд өөрийн ирэхгүй түгшээд ирэх нь тэрэ. Хүү минь зүгээр байгаасай. Амьдрал минь шүү дээ гэж амандаа өглөн эмнэлгийн өдөр орлоо. Асрагч эмэгтэй тосон авч дагуулan эмчийн өрөө рүү чирэг шахам хөдлөн явлаа. Хаалга тогшин эмчийн өрөөнд оров. Сайн байна уу эмчээ? Тэмцлийн ээж нана урчин түргнэр ирсэн хүү гэхэд та наашаа суу гэж залуухан эмч захирангуй хэлв. Эмчээ миний хүү зүгээр үү? Яг юу болсон юм бэ? Юу нүвдсэн байна гэж асуухад та тайван байж болноо. Одоо хүү дээрцэн. Халуун нь буурсан. Та жоохон хүүдээ анхаарал хандуулж байхгүй бол хүү гэдий жоохон ч гэсэн ганцаардсан бас их битгэрсэн харагдсан. Хөнгөн ханаад хүрээд хоолой нүвдсэн байна. Эмчилгээ биччихлээ. Зэрэхээр наваад харж болно. За баярлалаа эмчээ гэж хэлэн өрөөнөөс гарлаа. Инглэн хүүгээ аван гэртээ ирэв. Гэр нь нэг л зэвхий даасан хүйтэн хоосон хөндий санагдана. Хүүгээ унтуулчаад хоол хийхээр босовч өчигдрийн хүлчүүрхэлдээ босноо толгой нэргэн нүд нь харавхлан эргэн суулаа. Асрагч эмэгтэй та бас амардаа гэж хэлэн гэрийн ажилдаа оров. Инглэн хүүгээ тэврэн хэвдэв. Энгэрт нь алдах жижигхэн уран улам ойртон үнэгчлэн унтна. Ийм сайхан мэдрэмжийг яагаад мэдрээгүй удчихсан юм бол? Яагаад амнаасаа ч илүү хайрлаж байсан хүүгээ тоохгүй зугаацж явв гэж элдвийг бодон
Өнгөрсөн бүхэндээ ой гутах шиг. Би нэг хүнээс олж ингэж өөрийгөө гаргуунд нь гаргаж болохгүй. Одоо нас хүүгийнхээ төлөө бас ирээдүйнхөө төлөө зөв амьдрнаа. Би чинь хариуцлагатай ээж хүн шүү дээ. Гэж элдвийг бодсоор нам унтсан байв. Намуухан танил хоолой. Инглээ. Миний охин бас хоолой ид. Гэж асрагч эмэгтэй дуудаж сэрээв. Нэгдүгээр хэсэг төгсөв. Зохиолч Энх баяр. Асрагч хоёрдугаар хэсэг. Инглэн нэлээд халжээ. Хажуу ширээнийн нүдэнд дулаахан өндөр царайлаг залуу жумалзан сэтгэнэж хажууд нь ирсэн яриа өдлөө. Сайхан бүсгүй минь. Юунд ганцаараа сууж гуниглэнэв. Өөр газар орж дарс шимингээ хууч хөөрж яриа өрнүүлэн дотносож болно штэ. Гэж гойлог гуйыг нэлэн эгээтэл үнсэд авчихсангүй чихэнд нь шивнэ. Инглэн ичингүрсэн дүр эсгэж харин л дээ гэж мушилсан. Хандыг авсан залуу санаачлахыг гартаа аван инглэн хөтлөн гарлаа. Хажууханд нь байрлах тансаг буудлын тансаг өрөөнд орон дарс шимэн элдвийгээрч танилцгаав. Нилээ цогцсон хоёр нэгэндээ татагдан янаглалын майс эхлүүлэн хувцас тайлан шидлэж залуу инглэн өргөн орон дээр хэвтүүлж дотор бачуурам үнсэж эхэлнэ. Түүний үнсэх уруул зөөлөн бацлах гар инглэн галзууруулах төхөж байлаа. Бурхан минь ямар гайхалтай юм бэ? Гэж бодон гиншин. Уруул хүзүү хөх улам доошлон бэлхүүс бас нандин хэсэгт ойртон зөөлөн сорон үнсэхэд цахилгаан гүгшиг болж инглэн өрн ирэхгүй дуу алтна. Хоёр хөлийг нь мөрөн дээрээ тоохон мунаг гэрэгтнээ шургуулан алгуурхан хөдлөж эхлэх залуу яг л урлагийн бүтээл мэд таатай бас тачаангүй харагдана. Инглэнгийн дотоод ертөнцид дураараа жаргах түүний эрэгтэн улмал гүн шургалж чангаран хатгана. Инглэн өөрийн дураар идэх залуу чи минь ямар сайхан юм бэ гэж чихэнд нь шивнэн улам хүчтэй хөдлөн ахилна. Гүйгийнхийн завдалгүй нэг хөлийг нь давуулан урдаа дөрвөн хөллүүлээд араас нь хүчтэй гэгч нь бүлэн үхсэн дээр нь хүчтэй алгадна. Инглэнгийн бэлхүүснээс нь барин улам хүчтэй цогхоход тачаалтаа төвчээр алдсан тэрээр ордив болон гиншин. Алив дуугараадаг, алив хүчтэйхэн хөдлөөдөг хонгор минь гэж сөнгөцсөн хоолоогоор залуу тавтан хэлэх нь таатай. Залуу улам хүчтэй хөдлөж, эрэгтэн нь улам чангарч айглан уйглан эрэгтнээ суглан авч инглэн дээш нь харуулan эрэгтний аманд нь хийхэд нэхэн үнэртэй шингэн зөөл ам руу норхон тэрэ. Хамаг бие нь усан хулган болсон хоёр нялууран тэврэлтэн хэвтэнэ. Залуу инглэн гүнсэн хөхнөөс нь базлан чи үнэхээр тажаангүй өсгөө юм. Дараа дахиж уулзаж болох уу гэж асуухад инглэн ч дуртай нарахгүй толгойд оглоо. Дур хүсэлтэд автсан хоёр дахин нялууралдаж хамаг хүсэл тачаалан оргилсан инглэн залуугийн дээр гарч эрэгтэнг нь хөхөж босгоод өөрийнх рүүгээ зөөлөн шургуулан алгуурхан хөдлөж эхэллээ. Түүний хоёр гар хөхийг нь хүчтэй базлан доороос нь хариу үйлдэл үзүүлэн айхлан хэвтэнэ. Инглэнгийн төвчээр алдагдан улам хурднаар хөдлөн агаарт дүүлэх шиг дотор бачууруулан ордуу хадаан залуугийн дээр татган унлаа. Залууч хүслэн хансан бололтой бурхан галзуу юм гэж хэлэн инглэн дээрээсээ буулган ингэртэй тэврэнэ. Чи үнэхээр төгс эмэгтэй юм аа. Чи үнэхээр таалагдж байна гэж хэлээд үнсэв. Инглэн шүршүрт орохоор босох гэтэл хажуунаас нь инглээ миний охин босож хоолой ид гэж асрагч эмэгтэй дуудан амтад зүднээс нь сэрээлээ. За одоохоо зүүдэ бодон инэв хэлэн босож халаатаа углан галтгооны өрөө рүү алхлаа. Хоолны тансаг үнэр хан хийж амттай хоол болох нь мэдээд санагдан
хурдхан идэх хүсэл төрөн ширээний ард сууж хоолоо хүлээн. Ээжийнх нь хийж өгдөг байсан борцтой шүл санаанд нь орж амтан ч адилхан санагдаж ээжигээ ямар их санснаа мэдэн хоолоо зангирч нулимсэн цэлэгнээд ирэв. Гэрийн хоол ийм амттай байлуу. Баярлалаа эгчээ. Та ээжийг минь орлон мөн ч их түших болох юм да. Та байхгүй бол бид хоёр яаж амьдрах байсан юм бүү мэд гэж тэврэн ам үнсээд явч хүүгээс ирээж эмийг нь өгчөхөд хооллоо гэд яваад өгөв. Асрагч эмэгтэй иш миний охиноос ялгаа юу ах вэ? Энэ хоёртой туслаж дэмнээд хажууд нь байгаа минь үнэхээр их хувь юм да. Манай эхлэн мундаг дайчин охин нөхрөөсөө хойшоо замаа алдаад байгаа ч нэг л өдөр ухаарад урдны цоглог охин эргэж ирнэ. Эхлэн гиснээс мөн охин минь хаана яваа юм бол доо. Одоо ч сайхан бөсгөө болсон байгаа бах. Өөхөөс өмнө охиноо нэг олоод уулзчих юмсан да. Гэж санаашран уртаар санаа алдаад аяг тавгаа уугааж эхлэв. Инхлэн хүүгээ зөөлөн үнсэж сэрэн минийхөө босоод эмээ уучих хамт гарч тоглоё гэхэд хүү нэрээ юу ээжээ гэж хүзүүнээс нь зүгдэн үнсээд авахад инхлэнгийн нулимс өөрөн ирэхгүй урсна. Ээжигээ уучлаарай. Хүүгээ харж чадаагүй гэд чанга гэгчин тэвэрлээ. Ямар дулаахан бас сайхан мэдрэмж вэ. Хүүгийнхээ эмийг уулгачаад дулаахан хувцлан дагуулan гарлаа. Тоглоомын талбай хүүхдийн инээд хөрөөр дүрэн аз жаргал гэж энэ л байх таа гэж бодогдно. Хүүн хамтлаа тоглож бас аз жаргалтай инээж харагдана. Дэлхийн ээж ногоон өнгөөр өөрийгөө гойжээ. Хаашаал харна алаг цэцгэс үзэсгэлэнтэй харагдана. Хөгшөд нарлаж хөөгдөө шуугалдан хөөцөлтөн тоглоно. Дээрээс нар төөнөд дулаахан бас таатай санагдана. Инхлэн эргэн тойрноо ажин сууна. Хизээ сүлд ингэж сууснаа ч мартжээ. Ээжээ намайг хөдөлгөөд өгөөч гэж тэмцэл дуудан бодлыг нь сарниулав. Отоохоо миний хүү гэд савлуур дээр суусан хүүгээ зөөлхөн хөдөлгөнө. Хүүн хэмжээшгүй их аз жаргалтай байгаа нь нүднээс нь элт харагдана. Ээжээ дахиад хүчтэй түлхээж болохгүй миний хүү унчихна. Ээжээ та дандаа надтай тоглож байгаарай. Тэгэлгүй яах вэ? Миний хүү ээж нь дандаа хамт тоглож байна. Орох уу миний хүү? Үгүй ээжээ дахиад жоохон тоглоё л доо. Ээжээ гойж гэж шулганах хүүгээ харсан эхлэн за миний хүү жоохон л тоглоно шүү. Ээж нь сарвчин суужээ. Баярлалаа ээжээ гэд үнсээд гүйгээ тавьчихав. Инхлэн шуугилдан тоглох хүүхдүүдийг харан инээмсэглэн сууна. Сайн байна уу инхлээ гэж нэгэн хүн мөрөн дээр нь зөөлөн хөрөв. Цочин эргэн харлаа. Цус нүчэндөө холилдсон уран хаан орхой шавар шавхаа болсон хувцастай гудамжны архичин болов гэлтэй нэгэн хүн ард нь толгой гудайлган зогсно. Та хэн бэ? Инхлээ. Би байна. Тэмүүлэн. Чи чинь яагаа вэ? Гэд таниж ядан наад ховд сунараа хараач хүн амар юм. Энд юу хийж яваа юм? Хурдан явж үз. Инхлээ. Намайг уучлаарай. Та хоёроо санаад байна. Хүүтэйг уулзмаар байна. Санж байна. Гэж зөвхөн сууж уйлж эхлэв. Чиний сонгосон амьдрал штэ. Хаяад явсан хүн чи өөрөө. Ийм байдалтай дахиж битгий ирээрээ гэд хөөв. Би хүүтэйг уулзмаар байна. Чи уулзуулчих л даа. Уулзуулахгүй. Бүр чамайг аавна гэж хэлэхгүй. Хүүхдээ хаяад явчихад одоо бидий эргэж буцаад лээ олоод бай. Одоо яв.
Явахгүй бол цагдаа дуудаад өгчихөн шүү. Гэд босоод яв. Саадан тоглож байсан хүүгээ тэмцлээ. Миний хүү гэртээ оръё. Даарчлаа. Бас харахгүй ч болчихч. Гэд хөдлөд орц руугаа алхав. Хүү ээжээсээ ээжээ энэ хин юм бэ? Тантай юм яриад байсан. Яагаад цустай байгаа юм бол бас ховдсон муухай олчгож гэж асуув. Танихгүй хүн байна. Хүн андуурсан юм байлгүй дээ. Одоо оръё. Тэмүүлэн эглээ намайг уучлаарай. Миний хүү аавыгаа уучлаарай. Гэд араас нь хашгирах үл таних хүн лүү тэмцэлхүү дахин нэг удаанаар иргэн харав. Ээжээ энэ хүн намайг яагаад миний хүү уучлаарай гэд байгаа юм бол андуурсан юм байлгүй дээ. Магадгүй миний хүү шиг хүүтэй ах. Энэ муу хүн үү? Их муухай харагдаж байна. Мэдхгүй миний хүү. Ээжээ яагаад уйлаад байгаа юм бол? Үгүй хаа миний хүү. Согтчгаад уйлж байгаа ах. Энэ хүн гэрээ олж очих болов уу ээжээ? Олоод очноо миний хүү. Ээжээ тэр хүн доошо хараад суужсан уйлаад л байх юм. Миний хүү ороо. Энэ хүн зүгээр заа. Инглэн өрөөндөө орон дээрээ дээш гарч нүдэн аниг хэсгэвдлээ. Тэмүүлэнд ямар их гомдсноо бас ямар их үзэн ядаж байгаа бодон сэтгэл тавгүйрхэн. Яаж хайж явчихад ийм заваан байдалтай ирж чадчихна гэж бодон бухимдан ийм байдалтай энүүгээр эргэлдээ тэгвэл одоо яана гэсэн айдас төрнө. Хаалах хүчтэй хэн нэгэн тогшлоо. 2 дугаар хэсэг төгсөв. Зохиолч М.Их баяр. Асрагч 3 дугаар хэсэг. Инглэнгийн ээж Саран 10 дугаар ангид байхдаа ангийн хүүгэн Баттай үерхэж байгаад хүүхэдтэй болсон байв. Жирэмсэн болсноо мэдэнгүүтээ Батад хэлэхэд одоо над хүүхэдтэй устгаа. Чийч бийч хүүхдээрээ бас сургуулаа төгсөх хэрэгтэй. Тэглээж би чамд сайн бишээ. Удахгүй Улаанбаатар хот руу шилжинэ. Наад асуудлаа өөрөө шийд. Гэж хэлээд аав ээжигээ даган хот руу шилжин явж зураг чимээгүй алга болжээ. Саран ядруухан амьдралтай аав ээжгүй эмээ өөдрөө өссөн өнч нэгэ. Яахаач мэдэхгүй нууж явсаар нэг л мэдэхэд гидсэн томрон хүмүүсээс нууж чадхааргүй болж байлаа. Эмээ нанзааран миний охин чинь хүүхэдтэй болоо юу да гэж асуухад тийм ээ гэж хингэнэн уйлжээ. Уйлаад яахав дээ охин минь. Хүнд хүн эл үддэггүй юм. Хоёулаа хүүхдээ хүн болгож авнаа гэж Саранг духан дээр нь үнсэн тайдхур олов. Эмээ би одоо сургуулаа яах вэ? Одоо нэг саралд исчих охин минь. Тэгээд л төгслөө. Тэгээд учир нь олдно да. Охин минь одоо унтаж амар гэд толгойг нь эллээ. Саран сургуулийнханд хүүхдүүд гадуурхаж бас шоолж, ад үзэж, муулж байсан ч үлдэн сургуулаа төгслөө. Удахгүй охинч төрж эмээ охин хоёр үл нэмсэндээ их л баяртай байлаа. Охиндоо Инглэн гэж нэр өглөө. Нэг л мэдэхэд өвөл хаяанд ирж, эмээ охин зээгүүр амьдрахад улмал хэцүү болж, хоногийн хоолоо арай ядан залгуулж, эмээгийн бийж улам уудсаар өөд болж Саран ганцаараа яахаач мэдэхгүй охиноо тэрэн үлдлээ. Нутгийн хөгшин Саранд охин минь чи ганцаараа бас залуу хүн сурч боловсрох хэрэгтэй. Дээр нь хүүхдээ тижээхэд тунжгал хэцүү харагдаж байна. Миний таньдаг хөгшний охин хөөхөдгүй тэднийг өргөж авах хүүхэд хайж байгаа. Тунжиг боломжийн бас
сайхан амьдралтай, боловсралтай хүмүүс байгаа да. Хүүхдээ тэдний дургуйж болно шүү. Гэхдээ миний охин өөрөө сайн бодоод имээдээ хэлээрээ гэж хэлээд яваад өгөв. Саранд амнаасаа таслан дургуулсан хайртай охиноо хүнд ургуулна гэдэг үнэхээр байж боломгүй хэцүү санаа байсан ч өөрөө өсгөх боломж байсангүй. Их удаан бодсны эцэст охиныхоо ирээдүг бодох нь зөвгөсөн шийдэлд хүрсэн юм. Саран охиноо харан ээжигээ уучлаарай. Миний охин сайн айлд очоод сайн хүн болж өсөөд хүний дор орлого амьдрах хэрэгтэй шүү гэд охиноо илгэндээ тас дэврэн шүнжин уйлж хонлоо. Маргааш өглөө нь Саран нутгийн хөгшин дээр очлоо. Эмээ, би шийдсэн. Охиноо ургуулъя гэж итгэл мутаахан хэллээ. Зөв шийдвэр гаргасан бай. Миний охин өөрийнхөөж бас охиныхоо ирээдүг бод. Охин нь тун сайхан амьдрах болно гэж хэлээд за нөгөө хүмүүст хэл дуулгаад нөгөөдөр яваад очие. Бэлэн байж байгаарэ. За эмээ гэд Саран гэртээ ирлээ. Саранд охиноо хүнд өгнө гэхээр хэцүү байсан ч шүд зүүн төвч хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Нөгөөдөр ч боллоо. Саран эртлэн босож гэр орноо цэвэрлэн тавхтаа эдээ цай бэлдэж охиноо цэвэрхэн хувцаслан байв. Гадаа машин ирж зогсох чимээнээр гэрээс гартал амьдралдаа харж байгаагүй том машин бас ганган хэнцэр хүмүүс бууж ирэв. Нутгийн эмээж харагдав. Бүгд гэрт орон цай ууцгаач. Хойморд суух эрэхтэй өврөөсөө хадаг бас дугтуутай зүйл гарган Саранд өгж. Өөрхөн охинтой болгож өгж байгаа чамд баярлалаа. Ах эгч хоёр нь охиныг нь биш. Охиноо хэнийч дор оруулахгүй мундаг хүн болгож хүмүүжүүлж өсгөнө гэд хадгаа өглөө. Саран итгэл мутайхан хадгийг авлаа. Чи ямар сургуульд ормоор байна? Ах эгч хоёртой хэлээрээ. Оруулж өгч болно шүү. Саран юм дуурч чадахгүй хоолой зангир нулимсэн цээлэгнэн арай гэж тогтоож толгой тохилоо. Охиныхоо гэсэн болгоныг жижиг цүнхэнд хийж хэдийн бэлджээ. Охиноо нэг үнсэж аваад эхнэрт нь тэврүүлв. Үнэхээр хэцүү санагдан өгөхгүй гэмээр байсан ч тэсэж байв. Хүүхдтэй болсон хүмүүс баяр хөөртэйгээр явцгаав. Алтан шар зам нь үлзийтэй байг бас охиныг минь буян заяан түшгэ гэж өрөөн араас нь сүргэн нулимстай хоцорлоо. 6 сартай охиноо хөхнөөс нь гаргаж амжилгүй хүнд өгөөд явуулах Саранд хүнд байсан ч охиныхоо ирээдүг бодон өөрийгөө тайлгаруулж өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Саранд дархны ангаахын их сургуулиас урилга иржээ. Бөөнбаяр болсон Саран эмээгийнхээ үлдээсэн хэдэн үхрээ бас гэрээ зарж сургуульд орох бэлтгэлээ базаан замын унаанд сууж дархан хотын зүг хөдөлсөн юм. Апа! Миний охин дахиад хэлээрээ. Апа! Одоо ээжээгээд хэлээрээ. Ээж! Миний охин мундаг. Арай охин маань хэлд орчихлоо. Ямар их жаргалтай байна. Инхлэн тансаг гэрт таавраа тарвалзаж эрэг танх өсч байлаа. Өргөж авсан аав ээж хоёр нь охиндоо хайртай гэж жигтэйхэн. Олон жил хүүхэдтэй болж чадаагүй гэр бүлд хүүхэд өөрөө хүрээд ирнэ гэж төсөөлөөжгүй байсан хоёрт үгээр хэлхийн аргагүй аз жаргал байлаа. Цэцэрлэг сургууль нэг л мэдэхэд 18 нас хүрж их сургуульд орох болчихсон байв. Багын сэргэлэн адтай хөдөлгөөнтэй охин байв. Ээжээ, би сургуульд орох уу? Миний охин
бодсон сургууль байгаа юу? Байгаа. Би хуульч болмоор байна. Болно штэ миний охин. Шалгалтаа сайн өгөөд өндөр оноо авчихвал аав ээж хоёр нь хүссэн сургуульд нь оруулж өгнө. За ээжээ. Охин нь заавал өндөр оноо авнаа. Ээшийн шалгалтаа амжилттай өгч хүссэн сургуультай хүссэн мэргэжлээр орж чадлаа. Намарч болж хижээл орох төглөө. Хоног тоолон догдолсон инхлэн хэрэгтэй болгоноо бэлдчихсэн одоо 9 сарын 1-ийг л хүлээх үлдэв. 9 сарын 1 болж эртлэн болсон инхлэн аль хэдийн хувцас өмсөөд сургууль руугаа явхад бэлэн болчихсон цайгаа уухаар ширээнийхээ ард суулаа. Аав нь миний охин ингээд оюутан болчихлоо. Сайн сурдаг юм шүү. За аава. Цайгаа ууч. Аав ээж хоёр нь хүргээд өгье. Баярлалаа аваа. Миний аав хамгийн шилдэг нь. Гэхэд ээж нь тэгээд би ямар юм? Миний ээж ч гэсэн хамгийн мундаг ээж. Инээд хөр болон гэрээсээ гарцгаалаа. Хичээлийн эхний өдөр гэхэд дайжгүй шүү. Ангийнхан 3 охинтой танилцаад авав. Шинэхэн найзууд хоорондоо танилцсан хаана амьдардгаа бас хобби сонирхол гээд мэдэх ёстой болгоноо мэдлцэн сайхан найзууд болов. Хичээлийн эхний семестр дундаа оржээ. Тамирын заланд хичээл орж байлаа. Хөвгүүд цагс тоглон охидууд нээлтгээрээ суун элдвийг ярьж инээлдэнэ. Гаднаас биеийн тамирын багш гэх өндөр царайлаг залуухан багш ороод ирлээ. Инхлэнгийн нүдэнд өөрийн ирэхгүй тусаад хараагач салгаж чадахгүй хөдөлгөөн бүрийг нь ажиглан суужээ. Шүглийн чимээнээр заал намган болж бүгд жагсан зогсов. Сайн байцгаана уу? Сайн та сайн байна уу? Намайг Тэмүүлэн гэдэг. Би биеийн тамирын шинэ багш. Өнөөдрөөс энэ сургууль багшлахаар хуваарлагдсан ирсэн. Залуу багштай болж байгаа юм байна да. Гэж бусдын түрүүнд дуурж явдаг болт хэллээ. За тэгээ та нар минь өвгөн цай орно штэ. Эрцээ аваад өнөөдрийнхөө хичээлд орно. Инхлэн үйл хөдлөл бүрийг алдалгүй ажиглаж зогсно. Хүүшин инхлэн чи багшийг сонирхоод байгаа юм шүү дээ гэж цэцэглэн хажуунаас нь яврав. Ой, чамайг бид 3 саянаас хойш ажиглалаа. Чи багшаас хараагаа ирүүсээ салгасангүй гэж инхчин ёжтой наргагүй жуумалзан хэлэхэд инхлэнгийн нүүр улаан за яалаа гэж дээ гэж доошоо харан ичв. Тэгсэн л энэ штэ гэж намин инэв. Балан юм ярьж байх юм. Хичээл завсралцглаа явъя. Гэхэд 3 найз нь за тэгье. Гарч юм олж ууя. Бүр ам цангачлаа гэж хөдлөлдсөн заалнаас гарцгаав. Энэ өдрөөс хойш инхлэнгийн толгойд биеийн тамирын багшаас өөр юм бодогдохоо болов. Харах бүртээ, таарах бүртээ догтлон сандарна хайртай болжээ. Нэг өдөр хичээлийн дараа инхлэн 3 найзтайгаа номын санд хичээлээ давтангаа элдвийг ярьж сууж байв. Инхлэн найзуудаа би нэг юм хэлэх гэсэн юм аа. Гэхэд цэцэглэн за хэлэл дээ. Харин би биеийн тамирын багшаас сайн болчихч. Намин угаасаа бид 3 мэдчихсэн штэ. Чи өөрөө л худлаа үгүй гэдээсэн болохоос. Би яавал дээр бол та 3 туслаач. Би яг галзуурах нэ. Инхчин нэг юм бодож олноо. Багш үнэхээр надад таалагдаад байна. Та нар надад туслал таахгүй чи. Найзтай туслалгүй яах вэ? Тусалнаа. Цэцэглэн зүгээр очиад сайн болчихлоо багшаа гэд хэлчихэлтэй. Гэхэд намин балаараа байгаа ч тий багш юу гэж бодох юм? Цэцэглэн юу гэж боддیں۔ Надад сайн юм байна л гэж бодно штэ.
Дөрвөн найз энэд бололдон хичээлээ хийж дууслаа. Инхлэн аав ирчгэж би дөрүүлээд явлаа шүү. Баяртай гэд гараад явв. 3 дугаар хэсэг төгсөв. Зохиолч энх баяр. Асрагч 4 дугаар хэсэг. Тэмүүлэн царайлаг дажгүй гэсэн охтыг ангуучлаад сурсан залуухан царайлаг нилээдгүй хөнгөмсөг бас чадварлаг багш байлаа. Аль хэдийн инхлэн хараандаа авсан байв. Тамирын хичээл дуусаж инхлэн зааланд ганцаараа үлдлээ. Тэмүүлэн багш яриа удан хажууд нь ирж суулаа. Сандарч идсэн инхлэн зүнхээ аваад явах гэтэл Тэмүүлэн гараас нь атхан хажуудаа суулган бэлхүүсээр нь тэврэн завтаа бол багшийнхаа бичиг заасны ажилд жаахан туслаач. Хүүхдүүдийн дүн гаргах гэсэн ганцаар амждгүй. Инхлэн энэ сайхан боломжийг алдахыг хүсээгүй учраас завтаалтаа хийя гэж сулхан хариулав. За тэгвэл миний өрөө рүү явъя гэд мөрнөөс нь тэврэн заалны болонд байрлах жижигхэн өрөө рүүгээ дагуулan орлоо. За ийшээ суучих. Цай хуу, кофе уух уу? Би цай ууя агшаа. За одоохон гэж босох зураа өрөөний хаалгаа төгжээ дамжив. Тэмүүлэн цай ширээн дээр авчирч тавиад инхлэн сандалтай чирэн өөртөө тулган үсийг нэлэн хүзүү дагуулан зөөлөн амьсгалан үл алийг уруулаараа шүргэлэн доошилж цагаан цамцны товчийг нэг нэгээр нь тайлан ингэр цээжээр нь үнсэн сэргэр 2 хөөхийг нь гарган үчтэй атгална. Инхлэнгийн амьсгалд авчтан цахилгаан гүгшиг болж бие барин нүдэ анлаа. Хамаг бие нар зайж хөшөн юу хийхээ мэдэхгүй хий дэмэл "Бурхан минь болиулаад өгөөч" гэж дотроо бодогч дур хүслээ барьж чадахгүй хамаг бие чангалан хөшсөн мэт сууна. Тэмүүлэн инхлэн татан босгож уруул дээр нь озон үнснэ. Гараараа богино өвхийг нь сөхөн нууц эрэхтэнд нь хүрэн илнэ. Дотоочны доогоор гараа оруулан ичимдэг эрэхтэн лүү зөөлөн шургууллаа. Энэ үед инхлэн би ингэж болохгүй штэ гэдгийг мэдэж байсан ч нэгэнд сайн болчихсон болохоор эсэрхүүцгийг хүссэнгүй. Харин ч их л таатай санагдана. Хамаг нандин болгоно чамдаа зориулж байгаа шүү гэж дотроо бодно. Тэмүүлэн инхлэн ширээн дээр өргөн суулгаж өвхийг нь сөхөн дотоочийг нь шувтлан тайллаа. Гантаж уссан эрэхтнээ түүний нууц ертөнц рүү зөөлөн шургууллаа. Инхлэн "Ээжээ" гэж дуаалтав. Тэмүүлэн чимээгүй гэж амийг нь дарна. Эхэндээ дотор эрэхтэнг нь ураад байгаа юм шиг мэдрэмж аван өвдөлт мэтрэн. Тэмүүлэнгийн эрэхтэнг өөрөөсөө гаргахыг хичээсэн боловч "Хонгор минь зүгээрээ жоохон л тисчих. Одоохон зүгээр болно" гэд хадуурч боссон эрэхтнээ тултал нь хийж алгуурхан хөдлөж эхэллээ. Тийм ээ. Өвдөлт мэдрэхдэггүй харин таатай санагдан хамаг биеэс суллан Тэмүүлэнгийн аясыг даган тачаадна. Тэмүүлэн улам хүчтэй хөдлөнө. Чи минь ямар сайхан юм бэ? Алив гин шийдэг хонгор минь. Алив гэж улмал хүчтэй цохино. Инхлэн ч өөрийн ирэхгүй гиншин амьсгаадна. Ийм сайхан зүйл гэж бас байдгаа. Ямар сайхан мэдрэмж вэ гэж дотроо бодон Тэмүүлэнд улам татагдан тас тэврээд ав. Тэмүүлэн эрэхтнээс суулан инхлэн цааш нь харуулан ширээ тулуулан араас нь шургууллаа. Инхлэнд хүчтэй өвдөлт мэдрэгдэн дуу халтна. Тэмүүлэн бүгсэн дээр нь алгадан бэлхүүснээс нь барин хүчтэй цохиж айхлан уйхэлж улам хурдалж амьсгаадна. Инхлэнгийн нуруун дээр тэрийн унлаа. Хансан багш нурууг нь зөөлөн үнсэж "Сайхан байлаа хонгор минь" гэж эрэхтнээс суглан салфетик дөхүүлж өглөө. Инхлэнгийн хамаг бие тавирч хамаг хөөс нь зутгаж биеийн сүлцэн мэт санагдана.
Хоёр гуйыг нь даган бүлийн шингэн зүйл урсаж гарч байгаа нь мэдрэгдэж байлаа. Янаглал нь дууссан хоёр хэдийн хувцас өмсөн бие цэгцэлжээ. Тэмүүлэн "За, сайхан байлаа. Бас зав гаргасанд баярлалаа" гэд энхлэнгийн уруул дээр үнсэн ажлаа дуусгачлаа явцгаая гэд дагуулan гарлаа. Энхлэн ямар нэгэн гим хийчихсэн юм шиг санагдан багшийнхаа нүд рүү харж чадахгүй ичингүрэн өнгөрдөг болов. Бас багш намайг зүгээр ашиглаад орхиж байгаа юм байх та гэсэн айдас бас тийм. Энэ явдлаас хойш Тэмүүлэн энхлэн хоёр байнга уулзаж илүү дотносож нэг нэгэндээ хэдийн татагджээ. Энхлэн ч найз нартаа ч хэлж амжлаа. Шинэхэн амаргууд дөрмийн дагуу үнэхээр жаргалтай байсан нь ойлгомжтой. Хичээлийн цаг хурдхан дуусахыг хүлээж хоёр биен лүгөө нууцхан тэмүүлж болзоо дөрөөндөө учран хэдийн нэг жилиг үджээ. Хоёрдугаар курсээ төгсөж зуны амралтаараа дурлал тосууд гадуур дотор зугаалж хамт байх мөчүүд нь ихсэж нэг нэгнээсээ салхаж байсан байлаа. Миний охин бас арай ямар их унтдгийг хоол цайгаа уу гэж ээж нь дуудан сэрээлээ. Би нэг л хүнд оргин дотор нь муухаарж бас толгой нэргэнэ. Их унтаад ингэж байгаа юм байх таа гэж бодон босож цайгаа уух гээд галтгооны өрөөнд орсон боловч хоолны үнэр авч чадалгүй ойгууллаа. Аав нь "Миний охин яаж байна? Аава, би зүгээрээ" гээд нойлын өрөөндөө орлоо. Арай би жирэмсэн юм биш үсттэй. Арай үгүй байлгүй дээ. Нэрээ болчихсон бол яана. Юу ч гэсэн шалгаад үзтiin билүү гэд гарав. Ээжээ, би гэс гарчгаад ирээ гэж хэлээд хувцас өмсөн яаран гарч эмийн сангаас тест авав. Энхлэн нойлын өрөөнд орон тестээ үзлээ. Нүдээ нэн харав. 2 зураас. Жирэмсэн болжээ. Баярлах айх гайх зэрэгцэн яхаа мэдэхгүй хэсэг суун уцаа шүрэн авлаа. Тэмүүлэнгийн утас дуугарч амдаж зүуднээс нь сэрээлээ. Энхлэн "Байна уу? Хараа, би унтчихэн штэ. Би чамд нэг чухал юм хэлэх гээд уулзаад хэлье. Нөгөө ордог кофе шопт уулзъя." Утас тасарлаа. Яасан болоо гэж бодон дурамчхан болсон хувцас өмсөд гэрээсээ гарлаа. 2 аяг кофе. Өнөөдөр амралтын өдөр штэ. Хараа, иймэрт яах гэж дуудсан юм. Энхлэн цүнхөө удлан тестээ гаргаж ширээн дээр тавилаа. Тэмүүлэн хэсэг харж сууж байснаа. "Нэрээ юм уу хараа? Ямар сайхан мэдээ вэ? Би ямар баяртай байна гэж" гээд энхлэнгийн гараас атхан үнсэн. "Хараа, аав ээжэд юу гэж хэлэх үү? Яаж хүлээж авах вэ? Бас сургуулаа явах уу?" гэж урваан доошоо харан суулаа. "Зүгээрээ, хараа санаа зовлтгүй. Би аав ээж хоёртой яриад хурим найраа тавлаад аав ээжтэй чинь очиж уулзнаа. Чи минь санаа зовх хэрэггүй. Чи минь бие л бод. Харин сургуулийг аргалж болно." "Нэр юм уу? Баярлалаа хараа." Залуухан хосууд жаргалтай байлаа. Тэмүүлэн аав ээжтэй хэлэн хурим навраа тавлаж сүй тавин энхлэнгийн аав ээжтэй танилцав. Хичээл орохоос өмнө хуримын тав гарав. Тэмүүлэн энхлэн хоёр хуримандаа бэлдэн завгүй гэнэ. Аав ээжүүд нь ч дор бүрнээ бэлдэн хүүхдүүдийнхээ хуримыг хинээс ч дутахааргүй тансаг хийхээр ярьж тохиролцсон бэлтцгээе. Хуримч болж Дэнж хотоод сайхан хурим болсон нь мэдээж. Энхлэнгийн аав ээж охиндоо 3 өрөө байр бэлгэллээ. Тэмүүлэнгийн аав ээж машин бэлгэлв. Нилээдгүй бэл бэнчингээр болсон хурим өндөрлөж, өргөө гэртээ залуухан хосууд хамгийн жаргалтай амьдралаар амьдарч байв. Зуны амралт дуусч шинэхэн эхнэр нөхөр хоёр нэг нь хичээлдээ,
Нөгөө нь ажилдаа оров. Сургуулийнхан ч манай хоёрыг найрсгаар хүлээн авч баяр хүргэж байсан ч хэсэг хүмүүс атаархан ховжив ярин муулна. Хосууд маань ч тоосонгүй. Инхлэн хичээлдээ мэрээж тэмүүлэн ажилдаа шамдана. Хоёулаа сургуульдаа ажиллаараач сурлагаараач шилтгэн байж чадаж байлаа. Инхлэнгийн нэралх өдөр дөхөж хичээл даалгавраа гэрээрээ давтан хийж сургуулаасаа чөлөө аван гэртээ суух болов. Тэмүүлэн өглөө нь ажилдаа яв. Төдөлгүй инхлэнгийн гидсээр базалж хүчтэй өвдөлт мэдрэгдэв. Утсаа аван тэмүүлэн лөө залгаж "Хараа, би төрлөө хурдлаарай, түргэн дуудаарай" гэд утас тасрав. Тэмүүлэн түргэн дуудан хичээлээсээ чөлөө аван гэрлүүгээ яарав. Түргэн ирж инхлэнг эмнэлэг рүү авч явлаа. Тэмүүлэн гадаа хүлээсээр байн байн утсаа харна. Инхлэнгийн гэрээс хүн байна уу? Байна ачаа. За танд баяр хүргэе. 3 хөл 200 г хүүтэй боллоо. Ээж хүү хоёр маш сайн байгаа. Алив шүл цагаа хурдал. За эмчээ баярлаа. Одоохон ирж байгаа. Тэмүүлэн хүүтэй болсноо мэдэн хөлн газар хүрэхгүй баярлаж байлаа. Инхлэн 3 дугаар курсын амжилттай төгсөж их л аз жаргалтай, дутагдж гачигдах зүйлгүй сайхан байв. Амьдралаас ав хамгийн аз жаргалтай мөч нь нөхөр хүү хоёр нь байлаа. Өглөө эртлэн босож хүүгээ хөхүүлнэ, хуурайлна, нөхөртөө хоол цайг нь хийж өгнө. Өдөржин суух завгүй хөдлөнө. Ядарснаач үл анзаарна. Шүн дундын үйст утас тугарлаа. Нойрондоо дэлцсэн залуухан ээж нэг нүдээ нэн утсаа хартал танихгүй дугаар. Байна уу? Байна. Инхлэн үү? Тийм байна. Хэн бэ? Танд муу мэдээд болох нь та тайван байна шүү. Танаа аав ээж хоёр аорт орсон. Та яралтай гэмтэл дээр ирэх хэрэгтэй байна. Юу? Юу болсон бол? Та эхлээд хүрээд ирээ. Маш хүнд байна. Утас тасрав. Инхлэн яахаа мэдэхгүй нөхрөө дуудан сэрээж уйлан "Аав ээж босолд орчихож хурдлын явъя" гэж ээрч муран хэлв. Тэмүүлэн ч сандран юу болов гэж өглөн хувцлаад хүүгээ хөршиндөө үлдээн эмнэлэг рүү яаран давхилаа. Инхлэн уйлан өөрийн ухаангүй байв. "Миний аав ээж зүгээр тэ хараа. Үхэхгүй үсттэй." "Яалаа гэж тэ. Муу юм битгий бод. Битгий сандар тавшир" гэж тайтгаруулах гэж оролдоно. Эмнэлэг дээр ирлээ. "Миний аав ээж хаана байна? Миний ээж аав хаана байгаа бол?" гэж инхлэн уйлан хашгирна. Эмч "Та одоо тавшир. Сэхэнд байгаа." "Миний аав ээж яасан бол? Юу болсон? Яагаад аорт орсон бол?" "Та тавшир. Цагдаа нар шалгаж байгаа." "Би аав ээжийг хармаар байна. Хаана байгаа юм бэ?" Эмч дагуулan явж аав ээжийнх нь хэвдэж байгаа өрөөнд оруулав. Хүн харахын аргагүй танихаа болтол хөхөрч хавдсан нүд халтрын зураг. Инхлэнгийн ухаан балартан унав. Нүдэн хартал эмнэлгийн өрөө. "Хараа, аав ээж хоёр зүгхэр үү?" Тэмүүлэн тэврэн уйлж "Аав өнгөрчлөө" гэж уйлав. Инхлэн ч зөрхрөн уйллаа. "Инхлээ, ээж нь ухаарсан. Чамайг дуудаж байна. Бас тайван байгаарай. Уйлж болохгүй шүү." Ээжийнхээ өрөөнд ороод хажууд нь сууж гарыг нь нэлэн унсав. "Миний охин. Аав нь яаж байна? Зүгээр үү?" Инхлэн нулимсаа төвчлгүй уйлан толгоос ихсрэв. Ээж нь бүгдийг ойлгосон бололтой нүдэнд нь нулимс дүүрээд ирэв. "Ээжээ, таныгаа заавал эдгэж хөл дээр чинь босгоно. Та санаа зовох хэрэггүй. Заавал эдгэнэ." "Миний охин, ээжийнхээ ярихыг сайн сонс.
бас аав ээжтэй гомдож уурлаж болтоггүй биш. 4-р хэсэг төгсөв. Зохиолч М.2. Асрагч 5-р хэсэг. Инхлээ миний охин ээжийнхээ хэлхийг сайн сонсоорой. Аав ээж хоёр нь хамт амьдраад хүүхэдтэй болох гээд явж болох газар хүртэл очсон. Даанч хүүхэдтэй болж чадаагүй. Тэгээд нутгийн нэг хөгшөнд хэлсэн чинь манайтай ойрхон нэг охин байдаг юм. Эц өвхөн амьдралтай асууад өгье гэд. Тэр охинч зөвшөөрж бид хоёр охинтой болсон. Тэр охин нь миний охин. Чи юм шүү дээ. Ээжээ та юу яриад байна? Үнэ миний охин. Миний охины төрсөн ээжийг Саран гэдэг. Дархан руу анагаахын сургуульд ороод явсан. Хожим тэндээ гэр бүлтэй болсон гэж сонсогдсон. Тэгээд тэл сураггүй болсон. Одоо юу хийж явааг мэдэхгүй. Миний охин ээжигээ заавал олж уулзаарай. Үгүй ээжээ та л миний ээж. Ээжээ та худлаа ярьж байна. Надад өөр ээж байхгүй. Одоо хэлж яваад уучлаарай. Миний охин чинь ээж аавынхаа нандин эрдэнэ юм шүү дээ. Өнөөдрийг хүртэл амьдрах утга учир минь байсан. Одоо ээж аваа олоод заавал уулзаарай. Үгүй ээжээ гэд уйлах инхлэнд энэ мэдээ үнэхээр гинтийн зочирдмор мэдээ байсан юм. Ээж охин хоёр уйлалдана. Ээж нь ч нэлээд хүнд гэмтэл авсан байсан болохоор гэмтлээ дийлэхгүй өвдөлтөд тисэн шүдцэн байсаар нүд анив. Аав ээжийнх нь үхэл инхлэнд маш хүнд тусаж байлаа. Газар хөмөрчих шиг болж орь ганцаараа үлдсэн юм шиг санагдаж зүгээр л аав ээжийнхээ хойноос явчихмаар санагдаж байлаа. Хүнд өдрүүдийг ардаа орхиж инхлэн одоо л өөрийн ухаантай болов. Аав ээжийнхээ байшин машиныг зарж ихэнх мөнгийг буйны үсэд зориулж аав ээжтэй буян үлдэв. Аавынх нь компани инхлэнгийн нэрээр шилжигдэн хамгал ажил нь нуруунд дээр нь буув. Тэмүүлэн багшийнхаа ажлаа болж эхнэртэй тус болон компанийнхаа удирдах ажлыг гүйцэтгэж эхлэв. Эхэндээ хүндхэн байсан ч угийн сэргэлэн хөдөлгөөнтэй хөдөлмөрч түүнд тэмч хэцүү байсангүй. Дор нь л ажилдаа гарсаж компани хөл дээр нь зогсож чадлаа. Инхлэнгийн хичээл эхлэх болж хүүхэд харан хүнгүй гэрийн ажил гээд асуудал их байсан тул гэрийн үйлчлэгч авахар болж зараг өв. Сайн байна уу? Зарын дагуу ирлээ. За та ороор. Гэртээ байгаа юм шиг байгаарай. Хийх ажилдаа намархан хүүг харна гэр цэвэрлэнэ. Хоолнд бэлдэнэ. Би хичээлтэй. Нөхөр ажилдаа болохоор хүүхэд харах хүн олддгүй. Та нэгд өдрөөс 5 дахь өдөр хүртэл байрлаж ажиллах боломжтой бол бүр л сайн байна. Тэгэлгүй яах вэ? Байрлах боломжтой. Таны ар гэр нөхөр хүүхэд зүгээр үү? Эгч нөхрөө алдаад удаж байна. Хүн маань Америкт сурдаг юм. Эгч нь гэртээ сууж байхаар гээд ажил хайж байгаад зар хараад хүрээд ирлээ. За ашгүй дээ. Санаа зовох зүйлгүй дээ. Та гэртээ байгаа юм шиг л байгаарай. Хүү маань одоо 6 сар хүрч байгаа. Дөнгөж л бор хоолнд орж байна. За ойлголоо. Ар гэр хүүдээ санаа зовох хэрэггүй. Таал хичээлээ сайн хийж төгсгөөд. Гэрийн ажилд санаа зовох зүйлгүй инхлэн хичээлдээ явж тэмүүлэнж элдвийн юмд санаа зовлгүй ажиллаа хийж байлаа. Инхлэн битүүхэндээ өөрийн төрсөн ээжийг ямар хүн байдаг болоо гэж бодон хайж олж уулзахаар шийдэв. Амралтын өдрөөр тэмүүлэнтэй ярьж Дархан хотыг зорихоор болов. Бүхий л асууж суруулж болох газар болгоноос асууж байж таниж мэдэх нэг хүн олов. Нилээн муудсан хаалгатай хашааны гадаа ирж зогслоо. Тэмүүлэн за ирчлээ буух уу? За тэгье. Хаалга нүдэв.
Хэн бэ? Сайн байна уу? Танаас юм асуух гэсэн юм. Сайн. Хүүхдүүд хаанаас яваа юм? Бид нар Улаанбаатар хотоос ирлээ. Танаас нэг хүний талаар асуух гээдээ. За. Таних юм болов да. Юу ч гэсэн холоос ирсэн хүмүүс байна. Орж цай уу. За хүүхдүүд хэн гэдэг хүн хайж байгаа юм бэ те? Саран гэдэг эмэгтэйг хайж байгаа юм аа. Та таних уу? Танилгүй яах вэ? Хүүхээ, Саран бид хоёр эмнэлэгт хамт ажиллаж байсан юм. Гэхдээ та нар Сарантай ямар холбоотой хүмүүс вэ? Миний ээж байгаамаа. Тэгвэл нөгөө яриад байдаг охин нь болж таарах нь. Байнга л ярьдаг байсан да. Тийм ээ, би мөн байна. Би бас саяхан энэ тухай мэдээд хайж олж уулзахаар ирсэн юм. Та гэрийг заадаг уу? Байгаа болов? Одоо энд байхгүй. Нөхөр нь өөд болсны дараа ажилласаа гэнэт гараад Улаанбаатар руу нүүсэн. Тэгээд л ямар ч сураггүй болсон. Холбоо барьж чадахгүй л байна да. Тийм үү. Хаанаас олж уулзаж болох вэ? Танд мэдих юм байхгүй юу? Удасны дугаар ч юм уу? Байхгүй ээ. Эндээс нөхөдөө ямар нэгэн зүйлийн талаар ярьж байгаагүй юу? Ярьж байгаагүй. Гэнтэл явчихсан байсан. Тийм үү. Та сураг гарвал над руу хэлээрэй гээд нэрийнхээ хуудсыг өгөв. Тэгэлгүй яах вэ? Их чинь заавал хэлнэ. За. Бид хоёрч эртхэн хөдлөе дөө. Хол явах хүмүүс. За, их чинь гаргаж өгье. Сайн яваарай миний хүүхдүүд. Баярлаа. Баяртай. Та сайн сууж байгаарай. Замын турш инхлэн юу ч ярьсангүй. Байн санаа алдаж явж байв. Тэмүүлэн ч дуугарсангүй гэртээ ирэв. Өглөө эртлэн Тэмүүлэн ажилдаа ирлээ. Хаалга тогшвол орж болох уу захирлаа? Орж болно. Сайн байна уу? Сайн байна уу? Ямар хэрэгээр яваа вэ? Би таны жолоочоор ирж байгаа шинэ ажилтан байна. Заашгүй. Яралтай жолооч хэрэг болоод байсан юм. Наашаа суу. Намайг Тэмүүлэн гэдэг. За. Намайг Бата гэдэг. Ажлын цаг өглөө 9-оос орой 7 хүртэл. Хаяа яралтай үед орой тохч байх шүү. За ойлголоо. Баярлалаа. Тэмүүлэн Бат хоёр ах дүүс шиг дотн болцоож ажиллаж урагштай явагдаж байлаа. Булан гэх эмэгтэй маркетингийн менежерээр ажилд ороод удаагүй байв. Хурдан шаламгай, цэгцтэй, цэвэрч бас үзэсгэлэнтэй эмэгтэй. Тэмүүлэн ч хуланг ажиглан харна. Бас тунд ажгүй санагдаж яаж хоргоохоо байнга л бодно. За чи эхлээд ажилдаа цэгцрэтэх. Хүмүүстэй танилцаж ав. Дараа нь чамайг таалахаа би өөрөө мэднэ яах вэ гэж шуналтай нүдээр ажиглана. Ажил тарлаа. Ажилчид явцгаажээ. Тэмүүлэн өрөөндөө хуланг дуудав. Орох уу захирлаа? Ор. Нааш ясуу. Ажил нь яаж байна? Таалагдж байна уу? Тийм ээ захирлаа. Таалагдж байгаа. Бас гой хамт олонтой. За, ашгүй. Улам хичээгээд сайн ажиллаарай да. Тэгнэ захирлаа. Одоо завтай юу? Гарч хоолнд оръё. Өвгөнч завтай л та. За тэгвэл гарцгаая. Ойрхон аятайхан хоолтой тухтай газар байгаа. Улан Тэмүүлэн хоёр оройн цаг барьж, дарс шимэн элдвийг ярьж хөхрөлдөн суугааг нь харахад нэг нэгэндээ таалагдж байгаа ойлголтой. Тэмүүлэн хулан гэрт нь хөргөж өгөв. Та ороод гараач кофе уу? Тэгэлгүй яах вэ? Яаж татгалзах вүлээ? Ганцаараа амьдардаг гэхэд боломжийн тансаг амьдардын байна гэж хэмээн Тэмүүлэн бодол болон
эргэн тойрныг ажиглана. Захирлаа. Кофе уу? Баярлалаа. Чи ганцаараа амьдардаг юм аа? Би ганцаараа амьдардаг юм аа. Аав ээж маань Японд амьдардаг. Ах эгч хоёр маань тусдаа гарсан. Би ганцаараа иймэрхүү л амьдарч байна да. Улан элт сэтгэнэж байгаа нь Тэмүүлэнд ажиглагдана. Бас таатай санагдана. Улан Тэмүүлэнд дөхөж ирэн нэмгэн халаадаа тайллаа. Түүний сэргэр хөх, нарийн бэлхүүс, урд хөл өөлөг тэлж хэм харагдсангүй. Тэмүүлэнч төвчээр алдан хулан тэрж өөр дээрээ суулган үнсэн таална. Түүний анхлан үнэр торох шиг зөөлөн арьс улам шунан дурлуулна. Нэг нэгний эдэлтнүү гэлтэй хоёр талаасаа хүсэн тэмүүлнэ. Булан унтлахын өрөөрөө тэврэн орлоо. Өргөн орон дээр зөөлөн хэвдүүлэн дээрээс нь доош энхрийлэн үнснэ. Хоёр хөлийг нь тэлэн нууцхан ичимдэг эрхтэнгэнд хилээрээ оролдон хүчтэй сорон үнснэ. Улам байж адан тачаатна. Хадуурч хөвчөрсөн эрхтнээ түүний бүлийн орчинд нэвтрүүллээ. Ямар сайхан мэдрэмж вэ? Алгуур удаан хөдлөж, булангийн сэрлийг улам хөдөлгөх нь дажаад болно. Биений мэдрэн төсөөлхийн аргагүй жаргал думбан орчлонгоос тасарсан юм шиг л санагдан бүжинэ. Чи үнэхээр сайхан эмэгтэй юм. За би явъя да. Сайхан байж чадлаа. Дахиж ийм сайхан жаргалыг амсмаар л байна шүү. Гэж улан айлгуйтна. Тэгэлгүй яах вэ? Үнэхээр сайхан байлаа. Сайхан амраарай шүү хамын. Тэмүүлэнгийн бодлоос хулангийн үзэгсэлэнтэй төрөх бас тажаангүй секс гарч өгөхгүй байлаа. Хайраа ямар оройтов аа? Ажлын уулзалт гээд оройдчихлоо. Уяасан, унтчихсан уу? Тэгсэн. Чамайг хүлээж унтлаа. Хоол идсэн үү? Харин хоол идчихсэн. Сайхан усанд орчход эртхэн амрах минь. Ядарч байна гэж жигтэйхэн. За. Тэгвэл би орондоо орлоо шүү. Тэгээ. Төрүүлээд унтж бай. Тэмүүлэн хулан хоёр улмал дотносож, нэг нэгэндээ улмал тэмүүлэн байнга л уулзаж, гадуур гарan зугаалдаг болов. Нэгэнд хулан татагдан сэтгэл алдарчээ. Инхлэн харахаар л дурн гутан төвөгшөн ундууцдаг болж эхэллээ. Сэтгэл нь өөр хүн лүү тэмүүлжээ. Хөөрхийн инхлэн нөхөртөө идэхэн ажиллаа л хийж яваа гэж бодон Тэмүүлэнг өөр эмэгтэйтэй нялуурж яваа гэж төсөөлөөчгүй байлаа. Чи эхнэрээсээ салаа. Надтай гэрэл. Би чамд хайртай. Хоёулаа хамт амьдрий. Би чамд хэмжээшгүй аз жаргалыг өгч чадна. Чи юу ярьж байна? Хүүгөө өнчрүүлж чадахгүй. Эхнэрэж ганцаараа орхиж чадахгүй. Тэгээд би яах вэ? Бид хоёр чиний хувьд хинч биш юм уу? Бид хоёр гэж хэний талаар яриад байна? Хоёулаа хүүхэд даалсан. Чиний хүүхэд миний хөвлөд бүрлдэж байгаа. Юу? Хэсэг бодлогошроо. Чи гарч бай. Би ажилдаа байна. Яах учраа олохгүй хийдмэл бодол болон сууна. Би хүүгээ бас инхлэнг гомдож болохгүй юмсан. Гэхдээ хулан тайртай. Би яавал дээрв. Ер нь инхлэнгээ салнаа. Аав ээжж байхгүй. Тэрэнд одоо төшөж тулах дэмж өхөн байхгүй. Компанич минийх болсон. Харин хулан боломжийн хөрөнгөтэй айлын охин. Бас сайхан эмэгтэй. Инхлэн бодвол мэрэгжилтэй боловсралтай. Насаарж ойролцоо. Би ямар хүүхэд асрагч биш. Ганц л амьдрна. Гэсэн бодол тийм шийдлээ. Харин хизээ яаж салах вэ? Арга олноо. Бата ахаа,
Амралтын өдрөөр би гэр бүлтэйгээ хамт салхинд гарна. Та хамт явна шүү. За тэгье. Явж өгөлгүй яах вэ? Та өглөө 9-гээд манай гэрт хүрээд ирээрэй. Тэгээ захирлаа. Баяртай. Сайхан амраарай. Амралтын өдрийн өглөө хаалга нүдэв. Асрагч эмэгтэй хаалга тайлж өглөө. 5 дугаар хэсэг төгсөв. Зохиолч Инх баяр. Асрагч төгсгөлийн 6 дугаар хэсэг. Тэмүүлэн инхлэнгээс салга аргаа хайн. Бас компани өөрийн болгож үлдээх битүүхэн шунал өөртөлнө. Улам байнгын шахаж чамдуулан дарамтлана. Асуудал их, хийх ажил их, бухимдлаа эхнэр хүүхдтэй л гаргана. Улан дүгтлээ дурласан Тэмүүлэнд инхлэн хинч биш санагдана. Бас хүүгээч үл олшоно. Тэмүүлэн инхлэнгээс салж компани 50%-ийг хүүгийнхаа нэрээр шилжүүлэн сар бүр тэтгэмж олгохоор болж тохироод явжээ. Учраа мэдэхгүй инхлэн өгдөггүй хүлээн зөвшөөрж гарын үсэг зурсан юм. Түүнд өөрийн гих ухаан байсангүй. Яах учраа олохгүй хэд имэл бухимдан гомдож байлна. Эргээд ирнэ гэсэн битүүхэн гордлох тийм. Уламж хүссэн болгоноо өөрийн болгож хайртай залууга дэргэдээ байлгаж чадсандаа бардам яг л хатан шиг өөрийн дураар тансаглана. Охиноч өлгөдөн авлаа. Тэд хэмжээшгүй их аз жаргалтай байв. Улангийн зан өдөр ирэх тусам танигдж Тэмүүлэн дарамтлан цахиргаадна. Тэмүүлэн ч үгээр нь үйлдэл хөдлөгийг нь даган бөмбөгнөнө. Компани тал хувийг хулан охиныхоо нэрээр шилжүүлэн авч чадлаа. Үнэг шиг залтай хүүхний өнгө мөнгөнд хуурцсан гэдгийг Тэмүүлэн одоо л ухаарах шиг. Хүү эхнэр хоёроо гөлөг шиг хайж авсандаа харамсан толгоогоо шаана. Бүр гэрээсээ ч хөвгтлөө. Тэмүүлэнд унсан машин өмсөж явах хувцснаас өөр юу ч үлдсэнгүй. Жолооч ах Батынд толгой хорогдон архинд ч оров. Амьдрал яг л зогсчихсон юм шиг санагдаж амиа хорлох дээрээ ч хүрэв. Өө минь, чи залуу хүн өөдрөг эрч хүчтэй байх хэрэгтэй. Нэг хүүхэнд хууртлаа гэд амьдралаа хог дээр гаргаж үхэх талаар бодох хэрэггүй. Өөрийгөө өөрчлөө. Эхнэр хүүгээсээ уучлалгүй. Чамайг цаашаа гихгүй. Хүүгээ ч утгах хэрэгтэй. Амьдралд алддаггүй эр хүн гэж байдаггүй юм. Хүү минь толгой дээгүр мөр цэх өөдрөг байна шүү. Миний хүү сайн л бод. Тэмүүлэн арх хүн элдвийг бодон сууна. Юу нь яадаг юм? Хүүтэйгээ эхнэртэйгээ уулзаад үзье. Алдах юу байна? Гэж шийдэн гэрээс гарлаа. Хаалга хүчтэй нүдлээ. Чи яах гэж ирсэн бэ? Одоо яв. Инхлээ. Чи надад хэдхэн хормол өгчих. Чамтай ярилцмаар. Чамтай ярих байхгүй. Одоо яв. Би явахгүй. Хаалга онгойлготой хүлээн. Инхлэн гал тогооны өрөөнд орон уйлан сууна. Асрагч эмэгтэй. Миний охин ярилцаад үзье. Хүүгийн чинь аав. Чиний эр нөхөр шүү дээ. Гэхдээ энэ хүн намайг орхиод явсан штэ. Хүүгээ ч хайсан. Надад ярих юм байхгүй. Тэмүүлэн хаалга тогшин инхлээ. Намайг уучлаарай. Би та хоёртой хайртай. Намайг уучил. Инхлэн хаалга онгойлгож өглөө. Тэмүүлэн үнэхээр ядарсан харагдана. Нааш ороо. Цаав. Игчээ. Жохон шүл хийгээд өгөөч. За тэгээд юу ярих гэж ирсэн юм дээ. Ярих юм ярьчгаад яваа. Хүүхс ирэхээс өмнө. Инхлээ. Би чамд үнэхээр хайртай. Чамайгаа та хоёроо орхиод явсандаа үнэхээр их гэмшиж. Чи надад дахиад ганцхан боломж олгооч. Би та хоёрынхоо төлөө бүгдийг хийнэ. Үлдсэн амьдралаа зориулж алдсан зүйлээ эргүүлэн олж авна.
Хараа надад ганцхан л удаа итгэж бас боломж олгооч гэж өвдөг сүгдэн гуйна. Инхлэнд үнэхээр хүнд санагдана. Чи бид хоёрыг яаж хайж явлаа да? Би чамд ямар их гомдож, ямар их үзий атсан гэж. Одоо тэгээд чамд дахиж итгээд хамт амьдарч чадна гэж бодож байна уу? Чи бодоод үзэлтэй. Би чамд амлаж байна. Би хүүгийнхээ төлөө, бас чиний төлөө, энэ амьдралынхаа төлөө хичээнэ. Ганцхан л удаа боломж олгочих тийхүү. Би ч чамд үнэхээр хайртай. Одоо ч гэсэн хайртай. Гээд Тэмүүлэнг тэврэн авч хоёулаа хүүхэд шиг уйлалтна. Асрагч эмэгтэйч эргээд эвлэрнэ. Тэмцэл маань аавыгаа дахиж асуухааргүй боллоо гэж бодон нулимс унаана. Инхлэнгийн амьдрал буцан гэгээ татлаа. Хүүгийнх нь цангилсан инээд гэр дөөргөн. Тэмүүлэн ч эхнэр хүүхдийнхээ төлөө хижээж байгаа нь элт мэдрэгдэнэ. Инхлэн өнгөрсөн хар бараан дурсамжаа мартахыг хичээж дуртай зүйлээ хийж үнэхээр л аз жаргалтай амьдарч байлаа. Булангийн лувир илчлэгдэн Тэмүүлэн компани бас охиноо өөр дээрээ авч буланд юу ч өгүүлгүй хөөж явууллаа. Тэдний амьдрал цэцэглэж урдны халуун дулаан уур амьсгал эргэн сэргэж бүгд байх газартаа ирж элэг бүтэн амьдралаар амьдарч эхэллээ. Асрагч эмэгтэй амралтын өдөр гэрт ганцаараа үлдэн их цэвэрлэгээ хийж байв. Амралтын өдрийн өглөө бат Тэмүүлэнгийн гэрийг зорилоо. Гадаа дулаахан сайхан өдөр эхлэж байв. Хаалга тогшов. Асрагч эмэгтэй хаалга онгойлгож өглөө. Харц тулгарсан асрагч эмэгтэй бушуухан доош харав. Батж эргэлцсэн байдалтай гэрт оров. Та ирчгүй, нааш ороо. Хараа, хүүгээ хувцлаад бэлэн босно уу? Авч явах юмнуудаа мартваа гिचээ. За явцгаая. Гадаа нар шараад нам хүм голын шоржигнох чимээ шувуудын жиргээ үнэхээр таатай амгалан санагдана. Инхлэн хүүтэйгээ хөөцөлдөж тоглоно. Тэмүүлэн гол руу уурга шидэн загасчлана. Бат асрагч эмэгтэй хажууд ирж зогсоод "Сайн уу? Чи намайг таньж байна уу?" "Тийм ээ, хараад л таньсан. Өөрчлөгдөг байна. Чи яаж чуухан амьдарч байв да?" "Би яах вэ гэж ижил явна. Амьдралд дутах юмгүй сайхан л байна. Би их сургуулаа төгсөөд нутагтаа очсон. Чамтай уулзах гээд даанч чамайг нутгаас яваад удаж байна гэж хэлсэн." "Тийм ээ. Би сургуулаа төгсөөд эмээ маань ч нас баран тэгээд явсан. Тэнд миний гэх юу ч үлдээгүй. Би чамтай уулзахыг их хүссэн, бас их харамссан орхиж авсан та. Нэрээ хүүхэд байхгүй. Одоо энд тэнд таарвал танихгүй хүн шиг өнгөрч байя. Би чамайг хайгаад бас гэмшээд хүнтэй суугаагүй. Бас их чайсан. Чи тэр үед бодох байж тээ. Би чамайг олсон. Одоо хүлээн. Хоолунд эдцгэн тоглож хөөрөлдөж амарч дуусан гэрлүүгээ буцацгаав. Бүгд л баяр хөөртэй дуу хууртай гэртээ ирцгээлээ. Асрагч эмэгтэй цэвэрлэгээ хийж яваад Инхлэнгийн хуучин дэвтрийн завсраас нэлээд хуучирсан нэгэн зураг олов. Бурхан минь, миний охин мөн байна. Миний охин чамайгаа ямар их хайлаа. Бүр хамт амьдарч байснаа ч мэдэхгүй. Нэр нь хүртэл Инхлэн гэж байхад би ямар анзаарахгүй юм бэ. Хоолойн зангиран мэгшин. Утсаа шууран авч бат руу залган "Чамтай уулзмаар байна. Яг одоо" гэж хэлээд гэрээс яран гарав. Жижигхэн кофе шопт уулзцаав. "За сайн уу? Юу болсон бэ? Зүгээр үү? Би чамтай чухал юм ярих гээд дуудсан юм аа.
Юу юм? Ярил та. Сургуулаа төгсөөд охиноо төрүүлсэн. Удаагүй эмээ маань нас орж бид хоёр амьдрах аргагүй болж охиноо хүнд өргүүлсэн юм. Дарханд очиж анагаахын сургуульд орж төгсөөд сувлэгч хийж байгаад гэр бүлтэй болж сайхан л амьдарч байсан. Нөхөр маань ч өөд болж хүү Америк руу сургууль сурахаар явсан. Тэгээд охиноо хааж олзуулмаар санагдаад хотод ирж амьдарсан юм. Тэгэж яваад зарын дагуу хүүхэд асрагчаар захирлын гэрт ирж ажиллаад үзэж байна. Хоолойн зангир нь нулимс нь орсон. Тэгээд юу болсон юм? Хэлэлдээ. Охиноо олсон уу? Тийм ээ. Охиноо оллоо. Их ойрхон байсан байна. Бүр хамт амьдардаг байж. Инхлэн бол бидний охин. Би гэж тэнэг хүн охиноо таньдгүй. Бат хэлэх үгээ залхи нь нулимс урсгана. Би гэж үхэх нүгэлтэй хүн. Та хоёрыг хайж яваад амьдын хагцалд унгаж байдаг. Би нүгэлтэй хүн юм. Яалаа гэж те. Би охинооч бас чамайгаач буцааж оллоо штэ. Тэмүүлэн инхлэнлээ уцтаж хайраа орой чамаага болзоонд урж байна. Болдсон газраа цагтаа ирээрээ хадагтай. Гүйцэтгэн аянтаа. Тансаг рестораны ширээний ард Тэмүүлэн тоглон суужээ. Инхлэнгийн орж ирж байгаа үнэхээр үзэсгэлэнтэй харагдана. Дахин дурламаар. Хадагтай. Та ийшээ суун уу? Захиалга өгөөрэй. Өнөөдөр зөвхөн чиний хүслээр байх болно. Баярлалаа хараа. Өнөөдөр ямар нэгэн баяр тохиож байгаа мó? Тийм ээ. Өнөөдөр чиний минь хувьд хамгийн том баяр. Юу юм бэ хараа? Та өглөө зоогоо барь. Яарах юу вэ? Өнөөдөр зөвхөн чиний минь өдөр. Гаднаас бат асрагч эмэгтэй хоёр орж ирэн ширээнд тухлан суулаа. Инхлэн гайхан та хоёр чинь хараа. Энэ хоёр хүн бол чиний төрсөн аав ээж. Юу? Яаж чи? Асрагч эмэгтэй. Тийм ээ. Би ээж чинь энэ охин минь. Өнөөдөр хүртэл танайг уучлаарай ээжээ. Хараа юу болоод байна? Энэ үнэн юм уу? Үнэ. Их саяхан мэдсэн байна. Энэ чиний багын зураг ихчэд бас байдгийм байна. Бас чамайг зөндөө хайсан байна лээ. Ээжигээ уучлаарай. Энэ олон жил танайгүй. Би ч гэсэн таныг их хайсан. Ээжээ. Тэврэн уйлав. Аавыгаас уучлаарай. Та хоёрыг орхиод явсанд. Тэмүүлэн арай аав ээжтэйгээ уулзчихлаа. Та хоёр маань нэг нэгнээ олж бас эмээ өвөө болон өнөр өтгөн болсон байна. Өнөөдөр бол бидний гэр бүл тэмдэглэлт баярын өдөр байх болно. Оройн турш бүхэл амьдралаа ярилцсан уйлгатай уйлж, энийхтэй инээж элэг бүтэн амьдралаа босгож чадлаа. Инхлэнгийн амьдралд нар гэж төрсэн аав ээжтэйгээ уулзаж, гэр бүлээж бүтнээр нь авч үлдэж чадан бас шинхэн гишүүнээ үлгэдэж авахаа хүлээж, энэ хорвоогийн хамгийн азтай эмэгтэй мэд өөрийгөө төсөөлнө. Асрагч эмэгтэй Сарангийн хувьд ч анхны хайраа бас охиноо олж аван бүр эмээ болон өнөр өтгөн сайхан амьдралаа эхэллээ. Зовсны эцэст жаргана гэж энэ л байх таа гэж бодно. Хадам аав хүү хоёр хариуцлагатай эр нөхрөөд аавууд бас өвөө байхын төлөө хичээж завгүй ажиллаж хөдөлмөрлөнө. Эмэгтэй хүн үр хүүхдийнхээ төлөө юу ч умардан уучлах сэтгэлтэй байж чаддаг, хайраас болж шархалж гомдвол буруу зам руу гүн орж өөрийн ухаанаа алддаг гэдгийг харуулахыг хичээлээ. Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс
учирдаг ажээ. Төгссөв.